Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та хүс хий хүр Ука төмрийн хамт подкастыг сонсож байна. Би өмнөх дугаараараа өөртөө хэлж болохгүй 5 үг хэллэгийн тухай оруулсан байгаа. Хэрвээ та миний сүүлчийн дугаарыг подкастаар сонссон бол энэ 5 үг хэллэх юу болохыг маш сайн мэдэж байгаа байх гэж бодож байна. Хэрвээ та сонсоогүй бол аль нэг подкаст руу ороод Ука төмөр эсвэл хүс хий хүр Ука төмрийн хамт гэд хайгаад үзэх юм бол миний подкаст гарч ирнэ. Түүн дээр хамгийн сүүлчийн дугаар болох өөртөө хэлж болохгүй 5 үг хэллэгийн тухай сонсох боломжтой. Тэгэхээр энэ 5 үг хэллэгийн хамгийн эхнийхт нь би мэднэ үүнийг хийж үзсэн, түүнийг хийж үзсэн, болоогүй, бүтээгүй, надад үйлчлээгүй гэд мөрөөдлөө зогсоох, зорилгоо зогсоох, өөрийгөө зогсоох тухай ярьсан байгаа. Тэгэхээр өнөөдөр би энэ үг хэллэг дээр нэмж хэлэх 2 зүйл байгаа юм а. Тэгэхээр эхнийх нь юу вэ гэвэл тийм ээ. Бид мэднэ үүнийг ч хэрглэж үтсэн, түүнийг ч хэрглэж үтсэн, энэ надад огт үйлчлээгүй, бүгдээрээ үйлчлээгүй, бүгдийг үтсэн, бүгдийг мэднэ гэдгийг өөртөө хэлж байгаа бол та өөрөөсөө үүнийг асуугаарай. Би аль нэг зүйлийг хийгээд тийм ээ хэр удаан хийсэн бэ? Бүтэн 6 сар хийсэн үү? Бүтэн 1 жил хийсэн үү? Бүтэн 3 жил хийсэн үү гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэгэхгүй яадаг вэ гэвэл их олон хүмүүс тийм ээ аль нэг зүйлийг оролдож үзээд эсвэл хийж үзээд 1-7 хоног хийж үзээд 2-7 хоног хийж үзээд тийм ээ 3-7 хоног хийж үзээд яг үйлчлэлтийн даваан дээр надад ерөөсөө үйлчлэхгүй юм байна, үр дүн гарсангүйгээд хайдаг. Тэгээд дахиад нэг өөр зүйлийг байрч авна. Тэрийгэ хийж үзээд бас мөн ялгаагүй 1-7 хоног, 2-7 хоног, 3-7 хоног болдог ч юм уу. Тэгээд буцаага хайчдаг. Ингээд олон юмыг хийж үзэн тэгээд үр дүн гарахынхаа даваан дээр бүгдээринг хаяа явцдаг учраас тэрийг ч хийж үзсэн, энийг ч хийж үзсэн худлаа юм байлээ, болдгүй юм байна лээ гэдэг тийм дүгнэлтэнд надад үйлчлэлтгүй юм байна. Үйлчлдэг хүн гэж байдаг юм байна. Үйлчлдэггүй хүн гэж байдаг юм байна. Би төрөлхийн юм үйлчлдэггүй хүн би юм байна гэдэг тийм дүгнэлтэнд хүрдэг л дээ. Тийм болохоор би юу хэлэх хүсэлтэй байна вэ гэвэл аль нэг зүйлийг хийж үзээд түүнийг тууштай 6 сар хийгээд үз. Тууштай бүтэн 1 жил хийгээд үз. Ингэсэн тохиолдолд үр дүн заавал гарна. Тийм болохоор өнөөдөр сууж байгаад яг та юу хийж үзээ юу хийж үзээд үр дүн гараагүй вэ? Тэр бүгдийгээ цаасан дээр жигсаагаад бичээд үз. Тэгээд жигсаагаад бичиж үзээд эхнээс нь ахуулаад хамгийн түрүүнд тийм ээ аль нэг нь хийж үзмээр байна. Яг одоо энэ бичлэгийг үзэж дуусчаад шууд хийх боломжтой тэр үйлдэлийг сонгож аваад шууд хийгээд үз. Маргааш хийгээд үз, нөгөөдөр хийгээд үз, 7 хоног хийгээд үз, 10 хоног хийгээд үз, бүтэн 1 сар хийгээд үз, 2 сар хийгээд үз. Тэгээд ямар өөрчлөлт гарах нь, ямар үр дүнд хүрэхээ үзэх хэрэгтэй гэж би бодож байна л та. Тэгэхгүй бол бид яг үр дүн гарахынхаа даваан дээр яг өөрчлөлт гарахынхаа тэр даваан дээр буугаад өгчдөг тохиолдлууд маш их байдаг. Тийм болохоор ерөөсөө үр дүн гартал битгий бууж үзээрэй тэр их тухайн хийсэн юм уу тууштай бүтэн 1, 2, 3 сар, 6 сар, 1 жил хийгээд үзээрэй гэдгийг хэлэх хүсэлтэй байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт тэр мэднэ гэд байгаа мөртлөө огт хийхгүй байгаа тэр зүйлүүд чинь юу вэ гэдгийг өнөөдөр сууж агаад бичээд үзээрэй. Бүгдийг жигсаагаад бичээд үзээрэй. Жишээлбэл биеийн тамир спортоор хүн бүхэнтэй биеийн тамир спортоор хичээлэхэд гоё биетэй болно гэдгийг мэдэж байгаа. Эрүүл мэнд сайн гэдгийг мэдэж байгаа, тийм ээ. Тэгэхээр бүгд мэддэг мөртлөө хийдэггүй. Ус сайн уух ёстой гэдгийг хүмүүс бүгдээрээ мэддэг мөртлөө яг усаа уух гэхээр хажууд кофе байвал кофе уучдаг. Хажууд цай байвал цай уучдаг. Ундаа байвал ундаа аваад уучдаг. Тэгэхээр яг ус уух нь маш сайн, маш их хэмжээгээр уух нь маш сайн гэдгийг мэдээд байгаа мөртлөө тэр болгон хийдэггүй. Тэгэхээр таны хувьд тийм ээ мэднэ гэд хийхгүй байгаа тэр зүйлүүд чинь юу вэ гэдгийг бичээд тэгээ түүнийг яг өнөөдрөөс ахуулаад хийгээрэй. Жишээлбэл биеийн тамир спорт бол энэ 7 хоногт 3 удаа хичээлээд үз. Хэрвээ ус бол та өдөр болгон болиг гэхэд 8 стакан усаа уугаад үз. Тэгээ тэрийг маш тууштай бүр бүтэн сар
сар хагас 2 сар, 3 сар, 6 сар хийгээд үз. Тэгэхээр танд ямар өөрчлөлт өгөх вэ? Өөрчлөлт өгөхөөснээс бууж өгөөд хэрэггүй. Тэгэхээр энэ хоёр зүйл дээр анхаарлаа өнөөдөр төвлөрүүлээсэ гэж би бодлоо л да. Тийм болохоор эхнийх нь мэднэ гээд хийж үзээд хайсан тэр зүйлүүдээс аль нэгийг нь сонгоод тууштай хийгээд үзээрэй. Ягаад гэвэл бид нар яг үр дүн гарахаас өмнөхөн буугаад өгдөг. Тийм болохоор хангалттай хугацаа өөртөө өгөөд тууштай бүтэн 1 жил, 6 сар, 3 сар хийгээд үзээрэй. Хоёр дахь нь тэр мэднэ гэсэн мөртлөө огт хийхгүй байгаа тэр зүйлүүд чинь юу вэ гэдгийг бичээд тэр дотроос аль нэгийг нь сонгоод түүнийгээ тууштай 1 сар, 2 сар, 3 сар, 6 сар, 1 жил хийгээд үзээрэй. Тэгэх юм бол та өөр дээрээ гарах тэр үр дүнгийг үзэх болно. Үр дүнгээ үзээд эхэлсэн тохиолдолд хүн ерөөсөө түүнийг хайдаггүй. Ягаад гэвэл үр дүн өгөөд үзсэн болохоор тэрийгэ цааш нь өргөжтүүлэх сонирхолтой байдаг учраас үр дүнгээ гартал битгий бууж өгөөрэй гэдгийг би өнөөдрийнхөө бичлэг дээр сануулж байгаадаа маш их баяртай байна. За өдрөө сайхан өнгөрөөгөөрөө дараагийн бичлэг хүртэл баяртай. Хүс, хий, хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараарай, цааш найз нөхдөд дамжуулаарай. Мөн танд нэмж хэлэх зүйл байгаа бол энэ комент хэсэгт үлдээгээрэй. Над руу захиа бичиж болно. Миний YouTube subscribe хийж болно. uka.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Би тань руу шинэ бичлэгүүдээ имэйлээр чинь илгээх болно. Мөн подкастууд руу ороод Ука төмөр эсвэл хүс хийх хүр Ука төмрийн хамт гэд хайгаад үзэх юм бол миний подкаст гарч ирнэ. Та тэр подкаст subscribe хийх юм бол та миний дараагийн шинэ дугааруудыг сонсох боломжтой болно.